Эрхэм үзэгч танд Organic Монгол нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар цайны үйлдвэрлэлийн талаар хүргэх гэж байна. Монголд цайны үйлдвэрлэл хэдэн зуун жилийн түүхтэй. Гэхдээ төдийлөн өргөн хэрэглээний үйлдвэрлэл бий болж хөгжөөгүй байна. Цаашдаа өргөн хэрэглээний үйлдвэрлэлийг бий болгохын тулд хэрэглэж сурах, цайны соёлын талаар зөв ойлголттой болох шаардлагатай. Тэгэхээр ургамлын яг ийм цайнууд бол жирийн хүн бас хэрэглэж болдог. Зүгээр л яг өдөр тутам цайнд хэрэглэж болдог. Гэхдээ зүгээр нэг цайг бодвол бас хүний биед маш сайн гэдгээрээ онцлогтой байдаг. Тэрнээс энэ манай цайнууд бол энэ бол биш байгаа. Энэ бол биш. Зүгээр ерөөсөө хүнд бол маш үр шимтэй ийм бүтээгдэхүүн байгаа шүү. За тэгээд чаг мөгийг бол хүмүүс маш сайн мэднэ. Чаг мөгийг бол одоо бурхны бэлэгч гэж их ярьдаг. Интернетэд олон улсад бол ер нь тэр чаг мөөгөнд бол маш их антиоксидант агуулгаддаг. Өгшөрлөлтийг маш удаашруулдаг. Дээрэс нь хүмүүс ингээд ер нь цэвэрлэгээ хийн гэж ярьдаг. Тэгвэл ер нь ходоод гэж цэнтрээр цэвэрлээд өнгөрдөг бол чаг бол эсийн төвшөнд цэвэрхэн байлгадаг. Эсийг маш цэвэрхэн байлгадагаараа онцлогтой. Тэгэхээр цэвэрлэгээний бол ач холбогдолтой. Дээрэс нь эсийг хамгаалдаг гэдэг ийм давуу талтай ийм чаг цай байгаа юм шүү. Ургамал байгаа юм шүү хүмүүсээ. Алтан гагнуурыг бас манай үзэгчид маш сайн мэднэ. Алтан гагнуур бол ясанд маш их уудгаар хүмүүс мэдэх баха. Хугарсан ясыг бороодуулах, эсний сэргэжилт энтерт бол уудыг сайн мэднэ. Дээрээс нь бол олон улсад бол алтан гагнуурыг стресс буюу одоо ядаргаа, депресс энтерт бол уудаг юм байлээ, хэрэгэлдэг юм байлээ. Тэгэхээр одоо бол маш их завгүй стресстэй юм нийгэмд амьдарч байгаа улсууд бол алтан гагнуурыг ууснараа сайхан стрессгүй сайхан амьдрах нэ. За энэ цэний цай. Цэний энэ цайнд бол одоо манай хүү бит хоёр бол их дуртай болоод байгаа. Яг тэгвэл цэний цай бол ууснараа цус их сайхан шингэлж өгдөг. Тэгээд царайх гоё цайдаг. За тэгээд хамгийн гол үйлчлэг нь бол хаван хөөдөг байгаа. Цэн цайны үндсэн үүрэг нь бол хаван хөөдөг. Ялангуяа бөөрийн талын хаван мэдэрч бол маш сайн байдаг. Тэгэхээр энэ цэний цайг бас ууж байгаарай хүмүүсээ. За энэ хончрын цай бол дархлаа маш сайжруулдаг. Тэгээд ер нь бол сахарын өвчтөй улсууд бол Монгол бас зөндөө байх шиг байна. Тэгээд сахарт бол манай энэ хончрын цайг бол хүмүүс маш ихээр уудаг. Сахарыг яг төвшөнд нь барьдаг. Тийм учраас бол энэ хончрын цайг бас хэрэгэлцгээгээрэй гэж хүсмээр байна. За мөн манай чихэр өвсний цай байгаа. Чихэр өвсний цайг бол ялангуяа одоо энэ ханиад томуутай байгаа үед бол ханиаданд их уудаг. Дээрэс нь илгэнд маш сайн байдаг. Монгол цай үйлдвэрээс гаргаж байгаа энэ том 60 ширхтээ юм цайнууд байгаа. Бид нар бол энэ цайнуудаа бол маш их сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл энэ цайны маань үйлчилгээ маш өндөр байдаг. Тэгээд хүмүүс бол энэ баргашин цайг хэрэглээд ялангуяа одоо тулгуур эрхтний өөрчлөлтөд одоо янз бүрийн үе мөчний гэмтэлтэй байд юм уу эсвэл ясны талын ийм өвчтөй улсууд бол маш их хэрэгэлдэг. Үе мөчний талын хүмүүсүүд бол одоо ясны янгандагч байдаг юм уу эсвэл саажилттай юм хүмүүс маш их хэрэгэлдэг. Тэгээд үр дүн дорхоноо илэрч байгаад нь бол их баяртай байгаа. Ихэнх хүмүүс надаас асуудаг яг тэгээд ингээд битсэн шигэ байд юм уу, үний юм уу. Би бол хэлэхэд хариулах дуртай үг маань энэ бол ерөөсөө бидний компани бэлтгэсэн одоо энэ савлсан цайндаа гол учир нь байгаа юм биш. Олон мянган жил Монголд ургасан энэ ургамлын өөрийнх нь эд шид, өөрийнх нь одоо хийж байгаа үйлдэл юм шүү. Тэгэхээр цэн гэхэд одоо жишээ нь өөрийнхөө үүргийг бол одоо гүйцэтгэж байгаа. Тэгээд альва нэгэн ном судар дээр бичсэн яг л тэрнийхэн дагуу байгаа юм шүү. Бид нар зөвхөн одоо байгалаас нь аваа сайхан савлаад та бүхэнд хүргэж байгаа. Монгол цай үйлдвэр. Монгол хүн яг л байгалийн ургамал шигээ бас энэ хүйтэн сэрүүн хуурай энэ уур амьсгалдаа өсөж торинсон мөн энэ эдгээр ургамлуудынхаа тоосонцроор одоо үргэлж амьсгалж ирсэн учраас энэ ургамлуудын тухай мэдээлэл бол тэр хүний биед байж байгаа. Тэгэхгүй одоо ингээд бүр далайн чандаас 2-3 далаа алгассан одоо газраас янз бүрийн ноон цай, янз бүрийн цайнууд авч хэрэглээд тухайн хүний биед харшилна гэхээс яг өөртөө зогцно гэж байхгүй гэдгийг ямар ч шинжлэх ухааны хүмүүс хэлэх байхаа. Тэгэхээр монгол хүмүүс минь одооноос монгол ургамлынхаа цайнуудыг хэрэглэх хэрэгтэй. Магадгүй 10 жил 20 жилийн дараа энэ ургамлаа хэрэглэх гэтэл
энэ ургамал маань ховорцсон юм уу эсвэл өөрийнх нь бие таарахгүй болов. Тийм учраас одооноос ер нь энэ ургамлынхаа цайнуудыг бас хэрэгжилж байгаарай гэж хүсмээр байна. Үр хүүхдүүдтэй ч гэсэн бас өвдүүлэн хэрэглүүл шидэн үе удмаараа бас хэрэглээд ирсэн энэ сайхан бүтээгдэхүүнүүдэд хэрэглэж эрүүл сайхан амьдарцгаая. Цай бол монголчуудын эрхэм ундааны нэг. Жохон бид хизээнээс хэрхэн цайг дээдлэн хэрэглэж ирсэн бэ гэдгийг одоо танд үзүүлье. Монгол цай үйлдвэр. Нүүдлийн соёлт манай ард түмэн эртнээс Монгол газрынхаа үр шин болсон цайны ургамлуудаар ундаалж ирсэн байлээ. Нарийн навчид, мягмар санзаа, борлцооны навчийг суур цай болгон ашигладаг байжээ. Цаг өөр улирлын онцлогоос хамааран алтан гагнуур, цээн, хунчир, гишүүн, чаг, чихэр үс зэрэг олон ашигт эрмийн ургамлуудыг өвчнийг илааршуулах, урдчлан сэргийлэх журмаар тогтмол хэрэглэдэг нь эрүүл байх үндэс болж байлаа. Цай гэдэг бол ер нь тухайн улс үндэстний уламжлалтыг дагаж ирсэн ёс заншилтай өдөр тутмын хэм маягийг харуулсан эрүүл мэндийн ундаа гэдэг талаас нь бол цайг болгоод чинь. Яг гэвэл хүн өдөр тутамд маш их хэмжээний шингэн ууж ах шаардлагатай болдог. Энэний 1-2 литр шингэн уух хэрэгтэй болдог. Эндээ одоо яг хэдэн хувийн цай уух вэ? Цай чухам ямар найрлагатай байх юм бэ? Ямар одоо цайг сонгож уух вэ гэдэг асуудал бол маш чухал юм. Яг л энэ хүний одоо дотоод орчин бүрдүүлж байгаа маш чухал шингэн учраас нэгд хүний одоо эдис организм бол шингэн дотор хоргойжж тэ шингэнээр нөхөгдөж одоо үйл ажиллагаа нь явагдаж идэг учраас тэр шингэн орчныг эрүүл байлгах уу одоо эрүүл ахуйн хувьд одоо өөрийгөө ямар нэгэн эрсдлээс хамгаалах уу гэдэг асуудал бол цайны хувьд бол маш өндөр тавигддаг болжээ. Одоо бол Монгол цай үйлдвэр. цайг бол өнөөдөр бид нэр хоолноос илүү одоо цай уудаг. Цай уух гэж бүр одоо бие биенийгээ зордогч тохиолдол байна. Ямар цайгаар дайлах вэ гэдэг асуудал хүрэл одоо өнөө үед бол маш чухлаар тавигддаг болсон. Тэгэхээр энэ цайны цаана одоо өнөөдөр маш их пакеттай цайнууд ирж байна. Олон янзын улсаас цай ирж байна. Энэ болгоныг бол хүн бол өөртөө шил сонгож авах нь маш чухал гэж бодож байна. Цайг хүмүүс эдээний дээж амьдралын гал гэж үздэг. Зарим газарт урт наслах шалтгаан шиш тооцдог. Тэгээд ч Монгол цай үйлдвэрт үйлдвэрлэж байгаа зохицуулах үйлчилгээтэй органик цайнуудын амт ааг эрүүл мэндийг дэмжих чанараар нь хэрэглэгчид хэдийнэ сайн мэдэх болжээ. За манайхан бол ер нь цайг данд энэ одоо ургамлаар цайгаа чинжуудаг байлаа. За ийм бол ер нь одоо хэрэглэн гэж одоо байдаггүй. Энэ төрийн ургамлаараа одоо бүх хэмжээний юм хэрэглэдэг. За тэгэхээр дээр үеч нь бол бидний ч одоо байгалаас нь төвж авцраад ингээ одоо буцалгаад ингээ одоо хэрэглэдэг байсан бол одоо тийм биш болжээ. Одоо та бүхэн сайхан үйлдвэрлээд бэлэн одоо хайрцаг савн тэгээд бидэнд өгөхлөөр бид одоо аваад шууд одоо хэрэглэж байгаа нь бол бидэнд одоо нэгдүгээр ариун чамны стандартын шаардлагаасаа гадна бидэнд маш их хөнгөн сайхан. Би ер нь энэ Монгол цай үйлдвэрийн цайнуудаа сонгоодог. Тэгээд тэрэн дундаа бол цээн, хунчир, тэгээд баргашуунтай цайн бол хүний биед маш тохиромжтой. Тэгээд би энэ эрмотизм гэдэг өвчтэй. Тэгээд хүнд механизм бариад олон цагаар жолоо бардаг учраас хүний бие организм өвдөх нь их. Тэгээд баргашуунтай цайг нь ер нь уугаад маш сайн болж байгаа. Тэгээд одоо 6 сар шахуулаа. Тэгээд одоо энэ цээн цай, хунчир цайтай бүгдийг хольж уудаг. 2003 онд шинжилгээ өгсөн би. Тэгээд вирусын маркерийн шинжилгээ өгсөн чинь C вирустэй гэж гарсан. Тэгээ ингээд тэрний хооронд бол би 2006-аас 2006 оны хооронд бол ерөөсөө эм тариа тийм янз бүрийн вирус эсрэг юм хэрэглээгүй. Тэгээд тэрний дараагаар 2006 оноос эхлээд энэ гант хамаг хувьцаат компани чихэр үсний цайг авч хэрэгэлсэн. 1998 онд өгсөн шинжилгээгээр бол вирус илэрсэн. Мөн дахиад 2003 онд өгсөөр илэрсэн.
Тэгээд тэрнээс хойш ерөөсө 2006 оноос эхлээд би жилдээ 2 удаа вирусын шинжилгээ өгч байгаа. Нэг ч илэрч гараагүй. Хамгийн сүүлд энэ Happy Virtual 2010 онд өгсөн. Тэгээ энүүгээр ч гараагүй. Энэ чинь элэгний төв лаборатори шүү дээ. Ийм л учиртай юм байгаа. Би бол энэ чихэр усны цагаа одоо үргэлжлүүлэн хэрэглэнэ гэж бодож байгаа. Одоо 20 гаруй жил болж байна. Би 93 оноос хойш вирустай явсан гэдэг чинь. Тэгэл 20 гаруй жилд ямар ч байсан вирус дахиж илрээгүй. Хүмүүс яаж цайгаа эрүүл орчинд яаж байгалийнхаа онгон төрхөөр нь тариалах вэ тий? Тэр газар шимээс эрүүл газар шимээс одоо яаж тэр цайг бий болгож авч уух вэ гэдэг асуудал эргээд одоо экологийн маш чухал асуудал. Түүнчлэн одоо хүний организмын тэр бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй эрүүл саруул тэ аливаа нэгэн өвчин вирус болон бактериас урьдчилан сэргийлэх одоо дархлааны маш татаа орчин бүрдүүлж өгдөөр цай бол маш чухал юм. Энэ бүтээгдэхүүнийг би хэрэглээд одоо 2006 оноос эхлээд хэрэгэлсэн. Тэр хоорондоо бол би нэг 6 сарын дараагаар вирус маркерын шинжилгээ өгсөн. Тэгэхэд бол C вирус илрээгүй. Ингээд одоо хүртэл би энэ юуны чихэр усны цайг хэрэгжилж явж байгаа. Тийм учраас одоо харин энэ ганц хамаг ойцаат компанийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Цаашдаа ч би энэ цайг хэрэглэх болно. Одоо ч хэрэгэлсээр байгаа. За би энэ алтан гангнаас санаас гадна би энэ жинхэнэ байгалийн энэ чаг мөгтэй цай гэдэг бас хэрэгэлдэг. Энэ цай бол одоо бас алтан гангны нэгэн адилаар тэл одоо яснаас хэрэгжил цусны даралт тэр биеийн одоо сүлдээ энэ нөхөнд бол маш сайн нөлөөлдөг. Энэ цай бол дотроо бас хоёр төрөл байдсан байна. Энэ суур цайгаад ингэ пакетлсэн бэлэн. Энэ бол одоо шууд хийгээд найруулаад ингээл уун. За энэ бол одоо энтэйгээ дээрээс энэ одоо халуугаар хийж холиол ингээл уухад мөн ялгаа байхгүй одоо би энд өрөөшөө сайн нөлөөлдөг юм байна хүүхдүүд. За тэрнээс гадна энэ цайны онцлог бол энэ дотроо бэлэн одоо хөвшин настай ус бидэнд бол их сайн. Бэрэн одоо энэ гарын авлаг ийм юутай. За энэ бол дотроо хэрэглэх заавар одоо юун сайн гэдэг нь тодорхой энэ юм онцлог даваа талтай байна. Манай энэ одоо энэ бүтээгдэхүүнийг бол энэ гадаад дотоод зарим орнуудад их сонирхож хэрэглэх гэж оролдож байна. За бид тэгсэн бол өөрхийн хоронд байгаа энэ сайхан алтан хөрсөндөө байгаа энэ сайхан дахин давтуулах юм сайхан одоо байлгаад хэрэгжилж чадахгүй байна бол бас харамсалтай байна. Тэгвэл энэний одоо манайхан бол энэ байнга өөртөө настай улсууд настай чих юм байх заавчууд байнга хэрэгжилж ингэж байгаас гэж ахна үсье. Тэгээ энэ цаг үйлдвэрлэж одоо гаргаж бидэнд төгсцөөл одоо ер нь одоо ард түмэнд их юм сайхан бүтээгдэхүүн бэлдэж бэлэн гаргаж өгч байгаа энэ таны үйлдвэрийг баярлалаа гэж одоо энэ дэлгэмтэлье гэж бодож байна. Өвчин туссан хойноо биш, өвчин тусгаасаа өмнө Монгол ургамлынхаа цайнуудыг Монгол цайгаа хэрэглэхэд ер нь хүний биед маш сайн тохиромжтой. Одоо эх орны ургамал гэдэг чинь одоо шал өөр юм байдаг шүү дээ. Яг эх орноосоо Монгол орноосоо түүсэн ургамал гэдэг чинь тийм учраас би энэ чихэр усны цайг хэрэглээсэй л гэж хүсэж байна. За тэр орчин үед бол одоо манайхан төрөл бүрийн газтай ундаа янз бүр хэрэглэдэг болжээ. Энэ бол яс хэрэгжүүлэх их муу талтай юм да. Тэгээ одоо бол энэ чаг мөг энэ алтан ануурыг одоо байн хэрэгжилж байгаас бол энэ асуудал одоо өөрийн зогсоодог, сэргийлдэг ийм сайн олон даваа талтай гэж яхан ингэж бодож байна. Би одоо өөрөөр байн хэрэгэлдэг байна. Ийм ууж хэрэглэснээс хамаагүй Монгол ургамал хүний биед тижэл сайтай, хүний өвчин ангаахтаа маш сайн. Тэгээд урьдчилан сэргийлж ирнэ хүмүүсээ хэрэглэж маш сайн байна. Цайгаар хүн тэнхэрдэг. Монголчууд ялангуяа цайгаа ууж тэнхэрж, цайгаа ууж одоо хөлсөө гаргаад тий бие сайхан тавирлаач гэдэг юм уу ийм сайхан одоо уламжил яриануд байдаг. Тэгэхээр энэ цайнд бол хүнийг тайвшруулах тий одоо хүний бие организмыг тамиржуулах тийм бодисууд бол ихээхэн агуулгадаг байх гэж байна. Би энэ чихэр усны цайгаа бол ер нь үргэлжлүүлээ хэрэглэнэ гэж бодож байгаа. Энэ чихэр уснд элэгний янз бүрийн тийм үйл ажиллагааны доголдол Монголд чихэр ус бол одоо тэр эми бодисонд нь ордог юм шиг байлээ. Би энийг чихэр усыг бол ер нь судалж сонирхож явдаг. Янз бүрийн тийм сүлжээний эм бэлтгэл бол би ерөөсөө хэрэгэлдэг. Одоо цаашдаач чихэр усны цайг бол хэрэглэнэ гэж бодож байгаа. Тийм учраас одоо вирустэй юм уу тийм улсуудад бол би өөрөө аягүй хийж өгдөг. Алтан амрыг хэрэглэснээр энэ ясан сэргийлээс урьдчилан сэргийлэх энд одоо нэгдүгээр хоёрдугаар одоо хүний хөгшин асуудлын даралтай болох хэвийн байлгах. За одоо биеийн чадал тэнхээ хэвийн байлгах. Ийм олон сайхан даваа талтай. Энэ бол сүлжээний бэлтгэл биш.
Яг их орны ургамал учраас би энэ үнийг их биширч үтэж уудаж хэрэгэлдэг да. За манай монголчууд бол ер нь төрөл бүрийн орноос гадаад дотоос орж ирсэн ямар ч их одоо боцоо зүйлийг хийсэн мэдэгдэх ийм олон зүйлийг одоо хэрэгжилж яана л дээ. Одоо шингэнэ өдөр тутмын хүн ууж байгаа шингэнэ нөхөхийн тулд бас заримдаа маш хэмжээний ундаа ууж байна. Энэ нь одоо бас цохимжгүй юм. Яг гэвэл байнгын хэрэглээд энийг одоо яг цохисоор нь хэрэглэхгүй бол маш их сахар агуулсан байдаг тий. Хийжүүлсэн байдаг, мөн янз бүрийн консервантуудыг хэрэглэсэн байдаг учраас энэ нь бол бие организмд бол дандаа хэрэглэх юм бол муугар нөлөөлнө. Гадаад дотоодын төрөл бүрийн одоо энэ ирсэн зүйл бол бидэнд одоо ер нь юугаач хийдэг юм, юугаач явуулж байдаг юм одоо бид мэдэх юм алга. Тэгээ ах нь бол одоо энэ өөрийн биеийн дээр нэгэнт одоо туршигдаад, шалгагдаад, батлагдаад гарцсан энэ сайхан юм одоо байнга хэрэгж яваасаа гэж одоо би энэ хүүхдүүдээс ард түмнээс хүсмээр байна. Цай сайхан хандшуулаад тэгээд одоо энэ усны савд хийгээ явж байгаа тохиолдолд бол биеийнхээ шингэн цохисоор нөхөд зогсохгүй мөн одоо яг нь өөрийнхөө эрүүл мэндэд бол энэ томхон хэмжээний хөрөнгө оруулалт гэж бодох хэрэгтэй. Нөгөө талаас одоо эдийн засгийн хувьд ч гэсэн энэ нь бол хамгийн бага хүртгээр өөртөө хэрэгтэй юм хэрэгжилж гин гэж үзэх хэрэгтэй юм аа. Бид бол өөрийнхөө эх орондоо ихтлэхээ дээр ургасан энэ сайхан одоо энэ зүйлийг бол бид одоо хэрэглэх нь зүйтэй. Яг бид одоо өөрийнхөө эх орон дотор байгаа энэ хөрсөн л одоо хүмүүс төрсөн сайхан усууд. Бид одоо энэ хайл одоо энэ алтан сайхан хөрсөндөө ургасан энэ сайхан зүйлийг бол одоо бид хэрэгжилж явах нь бол өсөө цаашдаа одоо энэ мөнгө хэрэгтэй юм а гэж ахнуудаж байна. Монгол цай үйлдвэр. Премиум зэрэглэлийн барагшин цай. Барагшин нь уулын балзам хэмээн нэрлэгддэг тогтмол органик молекул бүхий усанд амархан уусдаг өвөрмөц эрдэс юм. Хүний бие организм дутагдж байгаа бүх макро болон микро элементийг барагшин нөхөх болцоотой. Оросын эрдэмтдийн хийсэн туршилтаар хугарсан ясыг 3 дахин хурдан бороолуулж эдгэжээ. Үүнээс үцхэд ясны үнэт тэжээл гэдэг нь харагдаж байна. Мөн ясны сэрэгжилт үе мөчний өвчнийг намдаах, дотор эрхтнүүдийг өрөвсөхөөс хамгаалах. Төрөл бүрийн харшлын үед биеийг цэвэрлэн хоргоожуулах гээд 100 өвчнийг илааршуулах ач тустай хэмээн ардын уламжлалын номонд дурджээ. 60 ширхэг ургамлын суур цай 120 ширхэг үрлийн хамт савлгаатай. Өдөрт 2-оор бүтэн сарын турш хэрэглэнэ. Премиум зэрэглэлийн чаг цай. Хусны онгол буюу чаг мөөг нь антиоксидант чанараараа бусад ургамлуудаас тэргүүлдэг болохыг эрдэмтэд судлаач нар мэдээлэх болжээ. Олон улс бурхны бэлэг хэмээн нэрлэгдэх болсон чаг нь Монгол, Сибирь, Аляск зэрэг цөөхөн оронд ховор ургадаг хусны мөөг юм. Чаг мөөгийг элэг ходоод эрүүл байлгах, элэгний вирус устгах, хавдрын ургалт зогсоох, хортой хоргүй хавдраас урдагчин сэргийлэх, хөвшрөлтийн эсрэг гэх мэтчлэн олон талаар хүмүүс хэрэгэлдэг. 60 ширхэг ургамлын суур цай 80 г ангилсан цэвэр чагын хамт савлгаатай. Өдөрт 2-оор бүтэн сарын турш хэрэглэнэ. 20 ширхэг савлгаатай зохицуулах үйлчилгээтэй органик цайнууд. Үндсэн найрлагад нь 60-аас дээш хувь орсон зөвхөн Монгол ургамлуудын цэвэр органик цайнууд. Тус үртэй өвөрмөц шин чанарыг агуулсан эдгээр цайнууд нь хүн байгаль хоёрын эртний язгуур холбоос юм. Ургамлыг түгэлж бэлтгэсний дараах үе хатаалт хамгийн чухал хэсэг. Хатаалтыг уур ус захилгаан хэрэглэлгүй уламжлалт аргаар сүүдэр газар цэвэр агаараар хатаах нь органик байхын эхлэл юм. Монголд цайны үйлдвэрлэл хөгжиж эхлээд байна. Олон төрлийн цайг үйлдвэрлэх болжээ. Иймд хэрэглэгч та импортын цай авах уу, аль эсвэл дотоодын цай хэрэглэх үү гэдэг нь сонголт таныхаа. Өнөөдөр санаа сургууль дээр ямар үйл ажиллагаа болж байгаа болоо. Тэгээд үйл ажиллагааны гол зорилго юунд байна? За сайн байцгаана уу. Өнөөдөр манай сургуулийн мэрэгжил сурталчлах өдрөлөг болж байна. Мэрэгжил сурталчлах өдрөлөгт маань олон улсын худалдаа эдийн засгийн ангиуд оролцож байгаа 1-өөс 4-р курсны оюутнууд мөн одоо өөрсдийнхөө мэрэгжил ямар онцлогтой вэ? Тэгээд тэрийг одоо төлхөө харуулахын тулд манай анги бол олон улсын худалдааны анги байгаа. Тийм учраас одоо үндэсний үйлдвэрлэл болох одоо цайныг сонгосон байгаа. Тэгээд одоо энэ цайнууд маань одоо бүгд хүмүүст эрүүл мэндэд сайн учраас манайх одоо органик одоо
одоо хүн солих цайг одоо сонгож авчирсан байгаа. Олбол цайныхаа талаар юмроо ойлголттой байна. Тэгээ дээрэс нь яагаад заавал цайг сонгох бос ангиудаас ялгархын тулд сонгов аль эсвэл зүгээр үндэсний үйлдвэрлэлд дэмжих тэрийгэ сурчлах зорилгоор мэдээж үндэсний үйлдвэрлэлд дэмжин мэдээж одоо улс орондоо одоо дотоодтой үйлдвэрлэл дотоодын одоо үйлдвэрлэлийг дэмжиж бид нэр одоо цайг сонгосон байгаа. Ер нь цайныхаа талаар мэдээллийг ер нь яаж бас хүмүүстээ хүргэж байна. Мэдээж одоо цай маань одоо тусдаа одоо өөрийн гэсэн одоо үйлчлэгээтэй одоо эрүүл мэндэд тусдаа бүх танид очроос аль болох эрүүл мэндийн талаас нь одоо хүмүүс зөвлөж байгаа. Жишээ нь одоо бидний одоо өөрчлөлтөнд одоо импортоор орж ирдэг цай маань одоо маш их будгийг ялгаруулдаг. Тэгэхэд бол одоо яг маань цайнууд болохоор яг одоо өөрийн байглаараа одоо хүний эрүүл мэндэд тусдаа тэр талаас нь бас агуулгыг тайлбарлаж өгч байгаа. Манай одоо анги одоо бас цайнуудынхаа амтлагыг одоо бас явуулж байгаа. Одоо хүмүүс ямар цай сонгоод тэрнийхээ амтлагыг амсуулж үзээ сонгуулж байгаа. Тэгээ одоо эндээс бол хүнчир цайг сонгож одоо амтлах чинь. Одоо энэ болохоор хүнчир цай маань болохоор ядаргаанд болон одоо хүний дархлааг сэргээгч тийм үйлчлэгээтэй цай байгаа. Одоо энийг амсч үзье. Гаян одоо яг өдөр одмын одоо гэртээ яг тавиад одоо офисынхаа өрөөнд зүгээр найруулад хандлаад байхад бол маш гоё амттай. Тийм зүгээр импортоор орж ирдэг цайтай харьцуулахад яг тэрний амтны хэмжээнд очиж гэнэ аль эсвэл арай өөр илүү амттай байна уу? Чиний хувьд юу вэ? Мэдээж хэрэглэхэд бол маш тааламжтай. Монголын байгальд оргсон тэм цай учраас айгүй гоё амттай тийм. За монголчууд бид цайны их ариун байлаг соёлтой ард түмэн эртээр үес бидний өвөг дээдс бол байгалийн ургамлыг төөж тэр дундаа байгалийн цэвэр орчинд органик ургаж байгаа ийм эмийн түүхийн эд дээрээс нь төрөл бүрийн эрүүл мэндэд ашигтай түүхийдийг төөж цайны бүтээгдэхүүн нэг хэрэгэлдэг байсан. Бид үүнийг бол одоо орчин үеийн үйлдвэрийн чиг хандлагт оруулаад Монгол улсын органик ийм сайхан брэнд цайнууд гарч Монгол улсын дотоодын зах зээл төдийгүй гадаадын зах зээл дээр хүртэл Монгол улс органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж тэр дундаа цайны ийм сайхан брэнд бүтээгдэхүүнүүдээр бол ийм баялаг ийм боломжтой ард түмэн юм ийм улсаар юм гэдгийг таниулах боломж бидэнд тун ойрхон байна. Энэ одоо Монгол улсынхаа бас органик цайны тод төлөөлөл болсон органик цайг үйлдвэрлэлийн хэмжээнд зөв арга технологиор байгаль орчинд ээлтэй арга технологиор үйлдвэрлэж байгаль орчинд ээлтэй сав баглаа бодлыг хэрэглэж ингэж яг байгальд нь байж байгаа тэр цайны ургамалд ордог үндсэн түүхэн эдүүдийг байгалаас нь цэвэр авч ингэж органик үйлдвэрлэж байгаа Монгол цай үйлдвэрээр бол бахархаасаар аргагүй Монгол цай үйлдвэртэйгээ манай органик Монгол хөтөлбөр 6 дахь жилдээ хамтарч ажиллаж байна. Монгол цай үйлдвэр. За цайны түүхийд материалыг бол түүгээд эргээд эцсийн бүтээгдэхүүн бий болох хүртэл олон шат амжилга ордог. Үүн дундаас бол цайны байгаль дээр байгаа түүхийдэг усыг нь ууршуулж одоо хатуу байцыг нь тэр чигээр нь авч үлдэх. Өөрөөр хэлбэл тухайн одоо урмалд агуулгадж байгаа хамаг шимт байцуудыг нь авч үлдэхин тулд бол маш нарийн технологи хэрэгтэй байдаг. Нарийн технологи гэхэлэр бид бүгдээрээ одоо халуун зууханд хатаах ч юм уу нэг бол одоо орчин үеийн техник ашиглаж хатаах гэж ойлгодог. Гэтэл монголчууд одоо бидний өвөг дээдс бол эртээр үеэс байгалаас нь авчаад сэрүүн хуурай нөхцөлд ингэж хатаадаг байсан. Монгол улсын энэ цаг үеийн онцлог энэ сэрүүн хуурай нөхцөл гэдэг бол өөрөө бас альва түүхийд материалыг хатаалганд оруулахад бол өөрөө бараг технологи болчдөг. Монгол цай үйлдвэр. За органик цай гэж яг юу хэлэх вэ гэхээр бид байгалаас нь үндсэн түүхийдэд төөж авсан тухайн түүхийдэд түүсэн газар маань байгаль орчны хувьд бол бохирдлогоо цэвэр бүс байх хэвээр. Дээрээс нь сав баглаа бодлын хувьд бол байгаль орчиндөө ээлтэй, эргэж байгаль орчиндөө шингэдэг, байгаль орчиндөө сөрөг нөлөө үзүүлдэггүй, удаан хугацаар үлддэггүй ийм сав баглаа бодлыг бид органик бүтээгдэхүүний зохистой сав баглаа бодол гэж нэрлэдэг. За Монгол цай үйлдвэр компани маань бол яг энэ утгаараа бол байгаль орчинд ээлтэй, цаасан сав баглаа бодлыг үйлдвэрлэж ин бүтээгдэхүүндээ нэвтрүүлсэн нь бол маш их энгийн боловч энэ маань өөрөө цаанаа маш их зохистой ийм сав баглаа бодол гэж бид боддгийг. Онгон зэрлэг байгальд ургасан энэ түүхийд материалыг ашиглаж магадгүй тэр бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэлийн нөхцөлдөөс нутагшуулж тариалж ингэж үйлдвэрлэж байгаа цөөхөн хэдэн брэндүүдийн нэг Монголдо төдийгүй гадаадын зах зээл дээр танигдах ийм сайхан органик цайны брэндүүдийг удахгүй Монгол цай үйлдвэр маань бол дэлхийн түвшинд таниулна гэдэгт бид бат итгэлтэй байдаг. Манай Монгол цай үйлдвэрийн цайнууд бол ерөнхийдөө Улаанбаатар хотод хөдөө орон нутгаар бас тодорхой зүгүүдээр зарагдаж байгаа. Хотын төвийн хэрэглэгч нар маань бол саруул маркетинг мөсийн нэмэлт бүтээгдэхүүний дангуунаас авч болох юм байна. Мөн Баян зүрх зах дээр бол байгаа мөн номонгийн салбаруудаар удахгүй бас бүх супермаркетуудаар худалдаалагдаж эхэлнэ. Тийм учраас өргөнөөр авч хэрэглээрэй гэж та бүхэн суусан байна. Монголд үйлдвэрлэж байгаа цай нь эмчилгээнд зориулсан гэж иргэд ойлгодог. Үнэн хэрэгтээ өдөр тутам хэрэглэх нь эрүүл мэндийн хамгаалах ач холбогдол тавигдгийг гэрчилж байгаа үзүүлэлт юм.
Иймээс хэрэглэгч та цайны сонголтоо хийхдээ ихээхэн анхаарах цаг болжээ.